2026 оны улсын төсөв дээр эрчим хүчний салбарт бол анхаарал хандуулаагүй байна гэж хэлмээр байна. Яагаад гэхээр эрчим хүчний салбар нь нөгөө л одоо зам тээврийн салбараас бага төсөвтэй. Гэтэл эрчим хүчний салбар өнөөдөр улс орны нийгэм эдийн засгийг боомлчод байгаа ганц салбар гэдгийг хүн болгон бараг биеэрээ мэдрээд байгаа, яриад байгаа. Өнөөдөр бид нар үйлдвэрээ барья, орон сууцаа барья гэсэн маш олон хэрэглэгчдийг цалхаан дулаанаар хангаж чадахгүй байна. За насжилтын хугацаа дууссан тэр 60-70 настай тоноглууд нь эхнээсээ гэмтэж дэлбэрч эхлээд байна. Энэ одоо эрчим хүчний салбарын 17 мянган ажилчдыг бид нар аюулгүй найдвартай эрүүл орчинд ажиллуулж чадахгүй байна. Тийм ч учраас ард түмэн тэр гал алдчих гээд байгаа эрчим хүчний салбартаа нэг ахиухан төсөв тавиараа гэд захиад байгаа. Тийм ч учраас ард түмэн биднэрт асфальтын зам хэрэггүй, нэг асфальттай гэрэлтэй баймаар яана гэж захиад байгаа. Хааван тэр захиасан биелэлт. Тэгээ захиасан биелүүлэхгүй бол ард түмнээсээ асуулаа гэж шоудах ямар хэрэгтэй юм бэ? Тэгээд төсөв дээр олигтой мөнгө тавиагүй мөртлөө эрчим хүчний салбарт 3.9 их найдыг эх он зарцуулнаа. За одоо эрчим хүчний салбарын хамаг асуудлыг одоо шийднэ гэд ингээд худал мэдээлэл тараагаад байгаа. Би нэг бол худал мэдээлэл гэж хэлнэ. Яагаад гэхээр энэ 3.9 их найд гэдэг нь тэр өмнөх жилүүдэд хэрэгжүүлж эхэлсэн бүхэл одоо зээл тусламжийг хам сэмээд. За дээрэс нь хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар одоо баригж байгаа станцын 2.5 тэрбумыг оруулаад ингээд бид бүхэн сайхан болгочна гэд хуураад байгаа. Тэгэхээр бид нар ард түмэндээ үнээр хэлэх ёстой. Тийм ээ. Бид нар өнөөдөр та бүхний одоо татврын мөнгийг, төсвийн мөнгийг эрчим хүчинд олигтой төсөвж чадахгүй байна. Энэ үл бодит байдлаа. Та бүхэн минь тэр одоо лаз хүдэнзээ ойрхон байлгаараа гэд үнээр хэлэх ёстой. Тэгээ одоо мэргэжлийн байгууллагаас нь эрчим хүчний яамнаас нь за энэ ажлуудыг хийхгүй бол энэ салбар бошгоо хэлээ шүү гэд ирүүлдэг. Сангийн яам нь 6хан төслийг тавиад бусдын бүгдийг хасчдаг. Тэгэхээр ийм байх чинь яаж эрчим хүчний салбар өмнөө байгаа үе түмэн асуудлаа шийдээд хэрэглэгчээ цахилгаан дулаанаар хангаад өвөл хөлдөөчихгүй байх юм бэ? Ядаж бид нар шугам шүлжээндээ ядаж бид нар тэр одоо гэрэл нь ёлтоочоод аяг цайгаалгаад уучих тийм гэрэлгүй байгаа хүмүүсийн асуудлыг шийдэхэд төсвөө зарцуулах ёстой шүү дээ. Яагаад гэвэл энэ төсвийг, энэ татварыг миний анхан шатны хэрэглээг шийдээд өгөөрэй гэж тушаасан байхгүй дээ. Тэгэхээр дулаан гэдэг бол анхан шатны хэрэглээ байхгүй дээ. Манай цоожин сүрэн сайд асуултыг үлдэж өгсөн юм шиг байна. Тэгээ ер нь манай бүх сайд нар дээр төсөв насагдсан шүү дээ. Ганцхан цоожин сүрэн сайд биш. Одоо бид энэ хязгаар дотор л одоо багтаж амьдрын шүү дээ. Төсөв. Улсын хурал дээрээс төлгөө гаргаж өгөөд 24% багтаагдсан байгаа. 28% байсныг бид 24% багтааж бүгд л одоо асагдсан байгаа. Бүгд л таньж одоо энэ дотор л багтаж амьдрын. Энийг харин яаж одоо өргөөжтэй өөр ашигтай байдлаар яаж зарцуулах вэ гэдэг бол одоо салбарын сайдын ухаанал сэтгэл хоёр л одоо шийднэ. Их засагч манай эрчим хүчний салбарын хүн учраас салбарын бодит байдал хүндрэлийг сайн мэдж байгаамаа. Шүүмжлэн ч орто арга байхгүй хүндрэлч нөхцөл байдалд манай эрчим хүчний салбарын хуулийг одоо их хурал дээр шинээр бичих ажлын хэсгийг ахлагч гэж байгаа бодит байдлыг бүгдийг мэдж байгаа учраас яг олон нийтийн дунд бодит байдал салбар дээр байгаа бодит байдлыг олон нийт хэлж байгаа. Учраас бас таны шүүмжлэлийг хүлээж авах сондоо арга байхгүй. Бага орон зай боломжтой л сангийн яам өгсөн хэмжээнд л. Эцэг гишүүний хэлээд байгаа асуудал бас та бүхэн шинэ хөрөнгө оруулалт гэдэг 70 дугаар хуудсан дээр байгаа дэр эрчим хүч шинэ хөрөнгө оруулалтын 5%, 51.7 тэрбум төгрөг. КОП 20%, 217.1 тэрбум төгрөг. Авто зам 10%, 108 тэрбум төгрөг шинэ хөрөнгө оруулалт нь шүү. За ингээд хууль зүйн дотоод хэрэг 6%, 68.3%. За ингээд цахим шинжилээс хүртэл хойгоор явж байгаа юм байна шүү дээ. Ирэмбийн хувьд бол 67.9 тэрбум төгрөг буюу 6% цахим шинжилтээр төрийн байгууллагуудын их засвар тоногд хөрөмжлөөр ихэд 53.4 тэрбум төгрөг буюу 5%. Яг ингээд эрчим хүчнээс ч илүү төсвийг төрийн байгуулалтын их засвар тоногд хөрөмжтөр. Тэгээ энэний дээр л одоо эцэг гишүүн бухимдаад байгаа байхгүй. Эрчим хүчний асуудал чинь хүнд байгаа юм биш үү? Тэгээ энэ хүний сэтгэл нь байгаад ухаан нь байгаад ч одоо тэгээ мөнгө нь байхгүй бол эрчим хүчний салбараар сэтгэлээр хийдэг ажилч бас биш байх л та.